Ийм зүйл тохиолдсон үед та анхны тусламж үзүүлж чадах уу? Өвчтөн амьсгалж байгаа эсхийг шалгана. Ухаан алдсан боловч амьсгалж байгаа өвчтөн эдгэрлийн байрлал шилжүүлэх шаардлагатай. Ингэснээр хил унаж амьсгалын замыг хаахаас сэргийлэхээс гадна толгой биеийн бусад хэсгээс доор байрлах тул амнаас гарч байгаа шүлс, хоол зэрэг шингэн зүйлс амьсгалын замд орж хүндрэл үүсгэхээс сэргийлнэ. Түргэн тусламж дууд. Өвчтөн нуруугаараа хэвтэж байгаа тохиолдолд доорх дарааллаар эдгэрлийн байрлал шилжүүлнэ. 1. Өвчтний хажууд өвдөглөн сууна. Амьсгалын замыг толгой гэдэлгэнэн хөлийг шулуутгана. 2. Гарын алгыг гадаг шаруулан эсрэг талын хацран дээр байрлуулад барина. Нөгөө гараараа өвчтний хөлийг өвдгөөр нуглан их бие хэсэг рүү татна. 3. Өвчтний гарыг хацарт наалдуулан барьсан хэвээрээ өвчтний нугалсан хөлийг өөрлөгөө татан хажуулдуулна. 4. Шаардлагатай гэж үзвэл өөрийнхөө өвдгийг эвж өвчтөн хэд хажуулахаас сэргийлнэ. 5. Толгой хангалттай гэдийсэн бөгөөд амьсгалын зам нээлттэй байгаа эсхийг шалгана. Шаардлагатай бол хацар доорох гарын барилыг тохируулж хөл ташаа болон өвдөх хэсгээрээ зөв өнцгөр нугарсан байгаа эсхийг шалгаж тохируулна. Түлэгдсэн үед түлэгдсэн хэсгийг 20 минут хүйтэн усанд барина. Үүний дараа хүнсний скотч, гэлгарууд зэрэг цэвэр материалаар түлэнхийн шархыг тусгаарлаж өгөх нь шарханд халдвар орохоос сэргийлнэ. Түргэн тусламжийн талаар илүү их зүйл мэдхийг хүсвэл 93 120 120